санаа уу, энэ удаагийн хичээлээр бид нар эрдэлт ба шүүлтсийн цогц загварын талаар ярилцсан. Тэгэхээр ганцаарсан зөвлөгөө өгөх загваруудын маань онлын хувьд эрдэлт шүүлтсийн загвар маань мэдээлэл сурласан арга зүйн загвар гэж нэрлэгддэг байгаа. Тэгэхээр энэ удаад энэ онлын арга зүйн загварын хэрэглээтэй танилцах нэ. Сара 34 настай гэр бүлтэй нарийн бичгийн мэргэжил эзэмшсэн 2 хүүхдийн ээж юм. Түүний хүү 11 настай бөгөөд саяхан дунд ангид орсон. Харин 6 настай охин нь сургуульд орж байгаа. Сара бүрэн дунд боловсрол эзэмснийхээ дараа нарийн бичиг албан хэрэг хөтөлтийн мэргэжилд суралцаж нэгэн компанид 3 жилийн турш худалдааны зөвлөхөөр ажилласан байна. Ойролцоогоор сүүлийн 11 жилийн турш тэрээр ажил хөдөлмөр эрхлээгүй. Хүүн хэл ярианы бэрхшээлтэй өссөн учраас тэр хэд хэдэн нийгмийн халамж эмчилгээний чиглэлээр ажил мэргэжилтэй холбогдож байсан. Сара зөвлөх үйлчилгээний эхний үе шатанд дараах зүйлийг дараалалаар нь ярьсан. Үүнд 2 хүүхэд маань хоёулаа сургуульд явдаг болсон учраас би эргээд ядчил хагас цагаар ажил хийхийг хүсэж байна. Учир нь би урт хугацаанд хөдөлмөр эрхлэхээс хүндэрхийг хүсэхгүй байгаа юм. Ажил хийх нь нийгмийн харилцаа холбоо, оюун санааны хөгжилд чухал ач холбогдолтой байдаг. Өнгөрсөн хугацаанд хүүгийнхээ хэл ярианы бэрхшээлтэй холбоотойгоор би мэргэжлээс олж эмчилгээ, заслын чиглэлээр ажиллах бодол надад төрсөн. Гэхдээ би энэ мэргэжлийг эзэмшихийн тулд зайлшгүй сургалт амжаанд дүүрэх ёстой байх гэж бодож байна. Энэ сургалтанд элсэхэд тавигдах шаардлагуудын хувьд өөртөө нэлээд итгэлгүй байна. Би шаардлагуудыг хангаж сургалт амжааг нь дүүргэж чадах хэсгээ сайн мэдэхгүй байгаа. Шалгалтууд нь маш хэцүү байдаг байх. Надад хүслээ биелүүлэхийн тулд эзэмших ёстой мэргэжил болон үүнтэй холбоотой дүүрэх ёстой сургалт амжааны талаар ямар ч мэдээлэл одоогоор байхгүй байна. Нэг талаасаа эдгээр мэдээллийг хаанаас системтэй олж авах боломжтойг мэдэхгүй. Бас би өөрийнхөө сайн мэдэхгүй, өөрөө шийдвэрээ гаргаагүй байгаа асуудлаар хүмүүстэй ярилцах дургүй байдаг. Сургуулаа төгснөөс хойш маш удаан хугацаад өнгөрсөн. Тухайн үед эзэмсэн мэргэжил маань одоо хийхийг хүсэж байгаа ажлаас минь тис ондоо учраас миний хувьд шинээр мэргэжил эзэмшин суралцаж чадах болов уу хэмээн эргэлзэж өөртөө итгэлгүй байгаа юм. Манай гэр бүлийн хүн байгууллагадаа дээгүүр албан тушаал хасчаад ялангуяа түүний хамт олон удирдлагын доор нь ажилладаг хүмүүсийн өмнө би эвгүй байдалд орж яавч болохгүй. Бид орон сууцны шинэ дүүрэгт таун хауст амьдардаг. Манай нөхрийн ажилладаг компаниас олон гэр бүл энэ хороололд амьдардаг. Сарагийн кейс дээр бид нар сонсож танилцлаа. Одоо энэ кейс дээр үргэлжлүүлээд мэдээлэл сурласан арга зүйн зөвлөгөөнийхөө алхмуудыг тайлбарлаад явцгаая. Тэгэхээр мэдээлэл сурласан зөвлөгөөний арга зүйн загвар маань өөрөө үндсэндээ 7 алхамтай байгаа тийм. За энэ 7 алхам маань нэгдүгээрт нь нөхцөл байдлыг тодорхойлж асуудлыг мэдгэдэггүйц болгох хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ алхмын хүрээнд хамгийн түрүүнд үйлчлүүлэгчид тулгарч байгаа асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй байдаг. За хоёрдугаарт нь асуудлыг бүрэлдэхүүн хэсгүүдэд хуваагаад тэдгээрийг нэг бүрчлэн яг ямар одоо асуудлын шинжтэй юу, баримтын шинжтэй юу гэх мэтчлэнгээр мэдээллийг ангилах хэрэгтэй болдог. За энэ талаар бид нар одоо цаашаа дэлгэрүүлээд бас ярина. За гуравдугаарт нь шийдвэр гаргах үе шатныхаа аль хэсэгт явж байгаа вэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Бид нар өмнө нь мэдээлэл сурласан арга зүйн загварын онлын хэсэгтээ шийдвэр гаргалтын үе шатнуудын талаар ярилцсан. Үүнд бол шийдвэр гаргахын өмнөх, шийдвэр гаргах үе, за тэгээд шийдвэр гаргасны дараах үе шат гэдгээс хамаарат үйлчлүүлэгчид ялгаатай зорилгоор зөвлөгтөөр ирдэг. Түүнээс гадна үйлчлүүлэгчийн мэдэрч байгаа сэтгэл хөдлөл шаардлагатай байгаа мэдээлэл нь ялгаатай байдгаа гэж ярьж байсан. За нэн түрүүнд дутагдж байгаа мэдээллийг үүний дараа бас тодорхойлох хэрэгтэй. Хамгийн түрүүнд үйлчлүүлэгчид ямар мэдээлэл өгөх хэрэгтэй вэ гэдгээ бас бодох хэрэгтэй. Нөгөө талаар үйлчлүүлэгч бас өөрөө энийг ойлгох хэрэгтэй. Хамгийн түрүүнд хэрэгтэй байгаа мэдээллээ өөрөө тодорхой болгох хэрэгтэй гэсэн үг. За тэгээд ажил мэргэжлээ сонгох, олон нийт бусад хүмүүсийн хандлага гэдэг юм уу, шийдвэр гаргахтай холбоотой сэтгэл хөдлөл, шийдвэр гаргахтай холбоотой дарамт нь өөрөө үйлчлүүлэгч хэр хүнд хүлээж авч байгаа вэ гэдгийг бас тодорхойлох хэрэгтэй байдаг байна. Асуудлыг бүрэлдэхүүн хэсгүүдэд нь хуваана гэж танилцуулсан байгаа тийм. Тэгэхээр бүрэлдэхүүн хэсгүүд нь хувахдаа баримт мэдээний шинжтэй мэдлэг, үнэлгээний шинжтэй мэдлэг, за тэгээд үйл явцын шинжтэй мэдлэг, мөн сэтгэл хөдлөлийн хувьд үйлчлүүлэгч ямар байгаа вэ гэдгийг 4 хэсэгт бол хуваах ёстой. Тэгэхээр энэ слайд дээр харагдаж байгаачлан бид нар үйлчлүүлэгчийн Сарагийн кейсийг бол ангилж авч үзсэн байна.
Ингэхдээ энэ хүснэгтэнд оруулж өгөхдөө асуудлаа ямар дараалал ярьсан бэ гэдгээс хамаарат бас дугаарласан байгаа. Учир нь илүү чухал ач холбогдолтой мэдээллийг хамгийн түрүүнд үйлчлүүлэгч бол хилдэгэ гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө яг уу гэхээр үйлчлүүлэгч ямар асуудлыг хамгийн түрүүнд хүндэж байна. Тэр асуудал маань үйлчлүүлэгчийн хувьд илүү чухал ах нэ гэдгийг бид нар анзаарах хэрэгтэй байна. За тэгэхээр сарагийн жишээн дээр хэрвээ аваад үзэх юм бол баримт мэдээний шинжтэй мэдээллийн тухайд 34 настай гэрэлсэн 2 хүүхэдтэй за эзэмсэн мэрэгчлэрээ нарийн бичиг албан хэргийн хөтөлбөрийн мэрэгчлэлтэй боловч бодлооны зөвлөгөөр 3 жил ажилласан байдаг. За сүүлийн 11 жил огт ажил эрхлээгүй гэдгийг нь бол мэдсэн. За түүний ярьсан зүйлээс дараалалаар нь хэрвээ авч үзэх юм бол эргээд ажил хийх шалтгаан нь хүүхдүүдэд бүтэн цагаар харах шаардлагагүй болсон, нийгмийн идэвх оролцоогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа, мөн өөрөө оюун санааны хувьд хөгжих хүсэлтэй байгаа зэрэг нь яригдсан байгаа. Үүнийг үнэлгээний шинжтэй мэдлэг гээд 2 дугаар багны дагуу оруулсан. Гэх мэтчлэнгээр үйл явцын сэтгэл хөдлөлийн зэргээр өгсөн мэдээллүүдийг эндээс дараалалаар нь дугаарлах замаар багнуудад хувааж дид хэсгүүдэд хувааж оруулсан байгааг харж байна. Тэгэхээр энийг ярилцлагын явцад бол энэ хүснэгтийг хөтөлж мэдээллийг бол ангилдаг байгаа. За ингээд 2 дугаар алхмын тухайд зөвлөх үйлчилгээний боломжит зорилгоодыг тодорхойлох хэрэгтэй болдог. Өөрөөр хэлэх юм бол уулзалт зөвлөгөөнүүдийн явцад хоорондоо ямар асуудлыг ярилцах ёстой вэ? За тэгээд өнөөдрийн болон дараа дараагийн уулзалтуудаар ямар асуудлуудаар шийдвэрлэх ёстой вэ? Түүнээс гадна зөвлөх өөрийнхөө хувьд яг ямар боломжит зорилгоодыг тавих вэ гэдгийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлэх юм бол зөвлөх өөрөө үйлчлүүлэгчтэй хамтран ажиллаж тусалж чадах тэр хязгаараа өөрөө бас тодорхой өөрчлөлт тодорхойлох хэрэгтэй болдог. Тэгэхээр үйлчлүүлэгчийн гол асуудал нь яг одоогийн нөхцөл байдал нь юу байгаа вэ? Тэгээд хүсэж байгаа ирээдүг нь бий болгохын тулд ямар үйлдэлүүдийг хийх ёстой вэ, зүйлүүдийг хийх ёстой вэ гэдэг зорилгоо тодорхойлоод юу хийж чадах вэ гэдгээ хоорондоо дараагийн алхам дээр бол ярих хэрэгтэй байгаа. Тэгэхээр 3 дугаар алхам дээр бол зөвлөх үйлчилгээний зорилгоодын дагуу за ер нь бол эдгээр зорилгоудаа 90 битээс дараалалд оруулаад бичих нь хамгийн оновчтой байдаг. За ингэж бичснийхээ дараагаар уулзалтууд болгон дээр ямар алхмуудыг хийх ёстой вэ гэдгээ харилцан тохиролцсон. Түүнийхээ зэрэгцээгээр үйлчлүүлэгч бие даан мэдээлэл олж авах өөрөө өөрийгөө үнэлэх, өөртөөгөө ажиллах, шийдвэр гаргахад нь туслах янз бүрийн арга хэрэгслүүдийг ажиллах гэх мэтчлэнгээр юу хийж хийх ёстой вэ гэдгийг бас харилцан тохиролцдог байгаа. Тэгэхээр үйлчлүүлэгч бие даагаад өөрөө мэдээллийн системээс ажил мэргэжлүүдийн тухай мэдээллүүдийг хайж болдог. За түүнийхээ зэрэгцээгээр хувь хүний сонирхол, чадвар, онцлогийг тодорхойлдог тест болон бусад аргачлалуудыг туршиж хэрэглэж үзээд өөрийнхөө хувьд ямар сонирхол чадвартай вэ гэдгээ тодорхойлох боломжуудыг бас байдаг. За түүнийхээ зэрэгцээгээр өөрийнхөө хувьд чухал байгаа үнэт зүйлээ жагсаах гэх мэтчлэнгээр тодорхой гэрийн даалгаврууд өгөх замаар үйлчлүүлэгчийн бие даан хийх зүйлсүүдийг бас харилцан тохиролцдог гэсэн үг байна. За тэгэхээр сая 3 алхмыг ярьлаа тий. За тэгэхээр мэдээлэл суурилсан арга зүй маань үйлчлүүлэгчтэй зөвлөгөө өгөхдөө 7 алхмын дагуу явагддаг. Эдгээр маань хамгийн ихний алхам бол нөхцөл байдлыг тодорхойлно, 2 дахь нь зорилгоодыг тодорхойллоо, 3 дахь алхам бол гэрээнд хүрлээ тохиролцлоо тий үйлчлүүлэгч зөвлөгч хоёр маань. За тэгэхээр 4 дугаар шатанд бол эдгээр нөгөө тавьсан зорилгоудаа гэрээнийхаа дагуу тухайн дараагийн зөвлөгөөний өдөр юу ярих вэ те ямар зорилго тавьж байгаа вэ тэрэндээ ямар ажлуудыг хийх юм гээд эдгээрийнхаа дагуу хэрэгждэг. Тэгэхдээ энэ хамгийн гол нь энэ үе шатанд бол үйлчлүүлэгчдэд маань ямар мэдээлэл шаардлагатай ямар зүйлийг мэдэхгүй байгаа гэдгийг наривчлан тодорхойлдог. За жишээлбэл дөнгөж ажил мэргэжлийн чиг баримжаатай болох гэж байгаа шинэ дунд сургууль төгсөгчийн хувьд бол өөрийгөө онцлуулахаас эхэлж болно тийм магадгүй бие хүний шинжийг онцлох ямар хэв шинжтэй гэдгийг тодорхойлох тест бүлэх байдаг юм уу тийм. За үүнтэй холбоотой
Тэгэхээр тестийн үр дүн дээр тулгуурлаад ямар мэрэгжлийн хэв шинжүүд тохирох юм гэдгийг товлдог гэдэг юм уу. Ийм ажлуудыг хийж гүйцэтгэх нь. За тэрнтэй холбоотой өөрийнх нь одоо хувь хүний шинжтэй ийм мэдээлэлээр одоо хангана гэсэн үг тий. За Сарагийн хувьд манай жишээний Сарагийн хувьд бол нөгөө бариа засалчийн тий хэл яриа засалчийн одоо элсэж суралцахад тэрнгээр суралцахад ямар шалгуур тавьдгийг мэдэхгүй байгаа. Тэгэхээр үйлчлүүлэгч зөвлөгч хоёр маань ямар мэдээлэл одоо бидэнд шаардлагатай байгаа вэ гэдэг дээр хамтран одоо эдгээр мэдээллийн дутагдлуудаа одоо ямар мэдээлэл хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлон гаргадаг энэ үе шат дээр. За тэгэхээр дараагийн 5 дахь алхам бол онцлогооны үе шат байгаа. Тэгэхээр 5 дахь энэ үе шат гэдэг маань мэдээлэл суурьсан арга зүйн хувьд онцлогоо гэдэг нь ерөөсөө нөгөө өмнөх шатн дээр яригдсан үйлчлүүлэгчид дутагдaltaй байгаа мэдээллээр хангах аль болох мэдээллийн дутагдлыг багасгах гэсэн үг. За тэгэхээр нөгөө өмнө нь эхний нөхцөл байдлыг онцлох шатн дээр яригддаг одоо үйлчлүүлэгчийн нөхцөл байдлыг тодорхойлохын тулд ярьсан мэдээллийг нь одоо ангилдаг гэсэн тий баримтын шинжтэй, үнэлгээний шинжтэй, өшөө удирдамжийн шинжтэй гэж тий сэтгэл хөдлөлийн мэдээллүүдийг ангилдаг гэсэн. Тэгэхээр эдгээр мэдээллүүд хэр зэрэг дутмаг байх тусам нөгөө үйлчлүүлэгчийн эцэст нь гаргах гэдэг шийдэл нь үндэслэл муутай тий хэрэгжихэд одоо хангалтгүй тогтворгүй тийм шийдвэр гарах болцдог учраас нөгөө баримтын шинжтэй, үнэлгээний шинжтэй, удирдамжийн шинжтэй мэдээллийг одоо энэ үе шатн дээр илүү дэлгэрэнгүй гүйцэтгэдэг. Гэхдээ энэ үе шатны гол зорилго нь энийг гүйцэтгэх биш те. Нөгөө дутагдaltaй мэдээллийг нь бүрэн болгосноор шийдэл гаргахад илүү нөгөө үйлчлүүлэгчийн зорилгод хүрэхин тулд шийдвэр гаргах хэрэгтэй болчиход байгаа те. Сонгосон хувилбаруудаа боловсруулаад. Тэгэхээр энэ мэдээллүүд аль болох бүрэн дүрэн байх тусам сайн шийдвэр гаргана гэсэн үг тийм. Тэгэхээр баримтын шинжтэй гэдэг бол нөгөө ямар боловсрол эзэмших хэрэгтэй юм хөдөлмөрийн нөхцөл байдал юу юм тийм ирээдүйд тэр мэрэгчлэр ахиж тавьчих боломжгүй байгаа. За үнэлгээний шинжтэй гэх юм бол хувь хүний сонирхол нь ямарын, хандлага нь ямарын гэдэг байд юм уу тийм. За удирдамжийн шинжтэй гэх юм бол хүн ерөнхийдөө шийдвэрийг яаж гаргадгийг тэр үйл явц юу байдгийг гэсэн маягтай ийм мэдээллүүдийг оруулна гэсэн үг. За дараагийн 6 дахь алхам болвол нөгөө гэрээгээрээ тохиролцсон байгаа тийм үйлчлүүлэх зөвлөх хоёр маань ийм зорилгод хүрье гэд. За тэгэхээр нөгөө зорилгодоо хүрэхийн тулд шийдлийн хувилбаруу дэвшүүлээ тэрнээсээ сонголт хийж байгаа. Тэгэхээр эдгээр сонголтуудаа хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргана наривчилсан. Ямар зүйлүүдийг хийсний дараа ямар зүйлүүдийг хийх юм бэ? Нөгөө арга замуудаа тодорхойлно тийм. За тэгэхээр арга замуудаа тодорхойлно. Тэгээд энэ арга замуудаа хэрэгжүүлэх хүн нь би юм а гэж нөгөө үйлчлүүлэгч маань өөр дээрээ одоо үүргээ бүрэн ухамсарлаж хүлээж авах хэрэгтэй. Тэгэхээр одоо өөрийнх нь тэр зорилгодоо хүрэх гол одоо туслагч нь зарим үйлчлүүлэгчийн хувьд бол нөгөө зөвлөхийгөө гэж үзэх гэдэг. Тэгэхээр үйлчлүүлэгч маань бүрэн энд хүрэхийн тулд энэ бүх алхмуудыг хэрэгжүүлж нөгөө бичгээр гаргацсан байгаа төлөвлөгөө хэрэгжүүлэх гол хүн нь өөрийгөө гэдгийг бүрэн ухамсарлах хэрэгтэй байгаа тийм. Тэгэхээр энэ алхмуудаа наривчлан бичгээр гаргаж хүснэгтэлж цаг хугацаатай гаргах нь энэ алхмын гол хийх зүйл байгаа. За хамгийн сүүлийн алхам 7 дугаар алхам маань нөгөө шийдвэр гаргасны дараах үе шатан жилждэг. Тэгэхээр энэ зөвлөх үйлчлэгийг үнэлгээ дагалддаг. Мэдээлэл суурьсан арга зүйн хувьд бол тэгэхээр энэ шатанд юу байдаг вэ гэхээр үйлчлүүлэгчийн нөхцөл байдлыг асуудлыг хэр сайн уншилсан бэ тий тэр санал болгосон үйлчлүүлэгчтэй хамтран гаргасан арга замууд нь хэр оновчтой вэ? За энэ дунд завсрын үнэлгээ хийн тий үйлчлүүлэгч хэр их ахиц гаргаж байна бэ гэдэг ч юм уу тий тэр үнэлгээ гаргана. Тэгээд хамгийн сүүлд хүрж байгаа үр дүн. За энэ дотор маань үйлчлүүлэгч хэр зэрэг тэр алхмуудыг дагаж мөрдөх сонирхолтой байна, чадвартай байна гэх мэтчлэн эдгээр зүйлийг оншилдог байгаа. За тэгээд ерөнхийдөө ийм 7 алхмын дагуу мэдээлэл суурьсан арга зүй маань үйлчлүүлэгчид ажил мэргэжилтэй холбоотой зөвлөгөө өгдөг байх нэ. Тэгэхээр ерөнхийдөө бол мэдээлэл суурьсан арга зүй нь хувь хүний шийдвэр гаргалтын үйл явц, үе шатууд нь ямар байдгүй үүний мөн чанарыг авч үздэг. Үүн дээрээ тулгуурлаад тухайн хүний
нөхцөл байдал асуудлаас нь хамаарсан мэдээллийн хэрэгцээ юу байна те. За тэгээд тухайн хүний нөгөө мэдээллийг боловсруулах танин мэдхүйн чадвар нь хэр төвшөнд байгаа тий. Эдгээр дээр суйрлаад тухайн хүнийг ирээдүйд тохиолдох асуудал бэрхшээлээ шийдвэрлэх чадвар сургадаг. Ганцхан энэ удаагийн асуудалтай биш. Ирээдүйд асуудлаа шийдвэрлэх чадвар сургах нь энэ мэдээлэл суурилсан арга зүйн одоо гол зорилго байдаг. За тэгэхээр бид нар өнөөдөр мэдээлэл суурилсан арга зүйн загварын хэрэглээтэй танилцлаа. Баярлалаа. За баярлалаа. Эдгээр цуврал цахим хичээлийг холбооны бүгд найрамдах Герман улс, Австрали, бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын санхүүжилтээр Монгол улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хэрэгжүүлж буй түншлэлд суурилсан техникийн болон мэрэгжлийн боловсрол сургалт төслийн хүрээнд Монгол улсын их сургууль ажил мэрэгжил судлал магистрийн салбар дундын хөтөлбөр боловсруулан түгээж байна. Хамтран ажилласан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, түгээмэл хөгжил, бие даан амьдрах төв, сонсголын боловсрол төв болон дохионы хэлмэрч орчуулагчдын холбоо төрийн бус байгууллагад талархал илэрхийлье.